зя сэмэцэн нас байдаг. Тэгээд би start with why гэдэг. Энэ юм уу ч тэгээд би яагаад YouTube хийгээд байгаа бичлэг болгож байгаа санагдлаа. Тэгээд яагаад YouTube хийж байгаа тайлбарлая. За хамгийн ихнийх нь болохоор it's cool гэж байна. Өөрөлдвөл YouTube хийх нь амар тийм гоё зүйл юм шиг санагддаг. Нэг YouTube хийдэг хүмүүсийг харахаар тийм аз жаргалтай гоё өөрийнхөө гэж шатаад байгаа шиг харагддаг. Тэгэхээр хийж байгаа. Тэгээд хоёр дахь нь болохоор би яг нэг туршиж үзмээр байгаа. Зүгээр л нэг тийм цаасаа туршиж үзмээр зүйл байдаг шүү дээ тийм. Яг тийм санагдаж байгаа. За тааж нь болохоор дурсамж болгож үлдээх гэж хийж байгаа гэсэн. Өөрөлдвөл дараа нь энэ 2-3 бичлэг дэлгээд өргөсөн байсан ч гэсэн нэрээ надад тийм дурсамж болоод үлдэх юм байна гэж би харж байгаа. Тэгээд дараач нь болохоор мэдээч энэ бичлэгийг хийхэд зүгээр камерт гараад ингээд хөтлөөд янз бүр болоод байхгүй байх өөрөлдвөл та нарт үнцэн дээр өхийн тулд юм нэг байдлаар бичиж сурах хэрэгтэй боёо яг бичлэгээр юу өрөх гэдэг байгаа илүү хэцтэй болгож байх хэрэгтэй болохоор бичиж сурахад маань бас хөнөө олох гэж бодож байна. За дараач нь болохоор мэдээж сайжрахын тулд өдөр болгоныхоо процесс жижиг сайжрах зүйлсүүдийг тийм жишээлбэл яг бичиж сурах маань өөрөө бас нэг намайг сайжруулж байгаа зүйл давхар бичлэг хийгээд дараагийн бичлэгэндээ илүү их үзэлт авахын тулд ч юм уу эсвэл илүү гоё thumbnail хийх тулд ч юм уу тийм илүү сайн эдитэлтэй болох ч юм уу илүү гоё тайминг таблет болохын тулд жижиг жижигээр сайжрах болохоор сайжрахын тулд хийж байгаа гэсэн үг. За тааж нь болохоор бүх зүйлийг жижиг жижигээр хийж сурах жижиг жижигээр хийж сурахын тулд хийж байгаа гэсэн үг. Өөрөлдвөл хамгийн гол нь ямар нэгэн зүйлийг томоос эхэлчихээ болох юм шиг санагдав байхгүй. Юм болохоор интернет жижигхэн имжлэг оруулаад жижигхэн контекстныхаа дагуу ярих юм ч юм уу надад илүү тийм гоё санагдаж байгаа гэсэн. Тэгэд энэ хөө суугаараа дамжуулаад өөрийнхөө бас бодол өөрийнхөө мэдрэмжийг бас хуваалцвал их гоё юм гэж бодож байгаа юм. Бодож байгаа юм. Ингэсэл яг өөрийнхөө мэдрэмжийг бусад хүмүүст чөлөөтэй тайван замбраатай олгож сурах нь бас хөөний чадвар байх ёстой зүйлүүдийн нэг гэж бодож байна. Тэгээд би олон хэл дээр муу зүйл олон байгуулахаар би энэ бичлэг хийж байгаа л та сайжруулах бол. Тэгээд жижигхэн зүйлүүд хамгийн сүүлд нь хамгийн том өөрчлөлт хийдэг зүйл болно гэж итгэж байгаа болохоор энэ бичлэгийг хийж л байгаа юм тийм. Үчсэн амжилт хүсэж байгаа өөртөө. За ингээд хамгийн их нэгчлэг амжилттай бичглээ энэ пэйж сайжруулах